Сайн уу залуусаа шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Дараагийн ээлжид нэгэн ханшийн тамгаар уулзж байгаадаа баяртай байна. За өнөөдрийн тамг маань нэлээд одоо хурдан болох юм шиг байна. За маш товчхон би яриад өгье. Өнгөрсөн 7 өдрийн зураг бараг тэр чигээр байгаа байхаа. За энд байна те. За өнгөрсөн 7 өнөрт бүгдээрээ хэрхэн ярьж байсан бэ гэхээр маш хүчтэй одоо дэмжлэгийн талбай дээр ханш маань ирсэн. За тэгээд 4 цаг маань энд хөдөлгөөнийг дээшээ эргүүлсэн байдалтай байгаа учраас бүгдээрээ нэгтгэс эхлээ шууд баядаж эхлэе гэж ярьж байсны дагуу ханш маань маш гоё явсан. За тэгвэл өсөлтүүдийн дараа одоо засвар хөдөлгөөн орж ирсэн байдалтай харагдаж байна. За биткойноос гэсэн бүгдээрээ харъя. Биткойны хувьд бол өнгөрсөн 7 хоногч гэсэн бүгдээрээ өргөжлүүлээд дээшээ харж байсны дагуу дээшээ явсан байна. Тэгээд яг өнгөрсөн 7 хоногийн ялангуяа тэ эхний хагас гэх юм уу маш гоё байлаа. Ягаад гэвэл яг ханшийн тэ таамгийн дагуу явсан учраас одоо арилжаанд ороход маш гоё ойлгомжтой сайхан хөдөлгөөнүүд явж өнгөрлөө. За тэгвэл одоо эх 7 хоногт явах талаар бүгдээрээ ярилцъя. Тэгээд алтнаасаа бүгдээрээ эхлэе. За том цагууд дээр одоо бол нэг ярилт байхгүй. Ягаад гэвэл том цагуудын талаар сонсохыг хүсэх юм бол залуусаа өмнөх 7 хоногийн weekly forecast-ыг үзээрэй. Тэн дээр бүр нэг дэлгэрэнгүй маш гоё тайлбар хийсэн байгаа. За тэгвэл одоо миний хувьд бол алтан дээр ямар шугам төлөвлөгөөтэй байгаа вэ? Ямар шугам арилжаа харж байгаа вэ гэдэг талаараа та хэдтэйгээ хуваалцъя. За тэгвэл ер нь 4 цагаас нэг амар жижигэрхгүй, нэг холдохгүй ярьсан зүгээр харагдаж байна. За яагаад вэ гэсэн чинь угаасаа том цагууд дээр ойлгомжтой байгаа. За дөрийг харъя бүгдээрээ. За 4 цаг дээр тэгвэл яг юу болчих вэ гэхээр за энэ дээр хөдөлгөөн буцаад эргэлээ шүү гэсэн дахиад өгөөд энд байсан нэг рейнжийг эвдээд дэшега одоо импульс хөдөлгөөн явсан. За энэ импульс нь ер нь бол daily дээр харагдаж байгаа буюу өнгөц сарах юм бол 4 цаг дээр энэ дээр буцаад даун шилжсэн харагдаж байгаа. За ингээд энэ дээр 4 цаг даунцсан. За яагаад даунцсан бэ гэхээр daily ч нь өөрөө импульсын хөдөлгөөн энд хийгээд за импульс хөдөлгөөн хийхдээ буцаад засвар хөдөлгөөн хийхдээ 4 цагийг даун эргүүлэх нь энгийн үзэгдлээ гэсэн үг. За тэгвэл энэ дээр бидний confirmation entry буюу хизээ арилжаанд орох вэ? Арилжааны нөхцөл хэрхэн гарч ирэх вэ гэдэг дээр бүгдээрээ бодох ёстой. За энэ дээр бол яг харахгүй 4 цаг чинь өөрөө хамгийн сүүлд үүссэн swing low-ыг эвдээд доошогоо даун трендийн хөдөлгөөнтэй болсон бол бидний хувьд үргэлжлүүлээд юу харах ёстой бэлээ? Мэдээж хэрэг буцаад аптренд руу ирэх нь үгүй юу? За хэрвээ аптренд руу ирвэл би арилжаанд орно гэж бодох хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр одооны байдлаар тэгвэл алт маань хэрхэн хөдөлсөн байна гэсэн чинь за энэ дээр сүүлийн ретресмент ирлээ. Импульс нэг удаа явлаа. Доошогоо тренд солигдсон буюу даун тренд руу орсон. За энэ дээр нэг хальт ретресмент үзүүлээд нэг импульс явсан. За үүний дараа тийшээ breakout орж ирсэн байдалтай. За тэгвэл энийг юу гэж үзэж гэнэ вэ гэхээр 4 цаг чинь өөрөө дээшээгээ тренд change хийсэн юм шүү. Өөрөөр хэлбэл ап руу эргэсэн юм шүү. Одоо эндээс бидний алтны одоо long оролтын үндсэн confirmation бүрдэж байгаа юм биш үү гэдэг зүйл харагдаж байна. Тэгэхээр энэ дээр яг харахгүй миний хувьд бол одоо нөхцөл бийсэн confirmation арилжаа болж байна. Хэрвээ ахаад доошоо ороод ирэх юм бол за энд үүссэн support-н дээр захиж би баядна. За хэрвээ эсэл цохиулахгүй бол яах нь вэ? Эсэл цохиулахгүй бол энэ чигээрээ дэш нь одоо явчихна гэсэн үг шүү дээ. За тэгвэл бидний хувьд бол дараагийн хөдөлгөөн маань аль хүртэл явах боломжтой вэ гэхээр за энэ дээр би яагаад юм хол Fibonacci татж байгаа юм гэхээр daily дээр татж байгаа шүү. За daily дээр татангууд Fibonacci 61.8 гэхээр хасах 27 буюу дараагийн орой руу ийшээ ер нь бол их нийлж бид нар алтыг явуулчих болохоор харагдаж байна. За тэгвэл одоо оролт маань хэрхэн гарч ирэх үү гэхээр ийм оролт гарч ирэх нэ гэсэн үг. Ийм оролт гарч ирж байна. За 1.5-тай гоё оролт гарч ирж байна. За алтан дээр бол одоо ингэж харж байна. Тэгэхээр энэ бол сигнал биш гэдгийг бүгдээр ойлгоорой. Ялангуяа манай скуулийн хамт олон маань болохоор маш гоё эерэг, маш гоё зөв сэтгэлгээтэй. Өөрөөр хэлбэл өнгөрсөн одоо 7 хоногт скул дээр лайв анализ хийсэн бүгдээр хамтдаа ингээд ярилцдаг. Тэгээ олон аруулаа ярилцдаг. За энэ дээр бол баг нэг чүн сигнал гэж харахгүйгээр өөрийнхөө анализэн дээр дүгнэлт хийгээд миний ярьж байгаа зүйлийг тэгээ дүгнэлт хийгээд авах зүйлийг нь аваад өөрсдөө бие дагаа шийдвэр гаргаж
байгаа залуучууд маш их байсан. Энд бол би баяртай байгаа. За миний энэ видеог Facebook-ээр эсвэл YouTube-ээр үзэж байгаа залуустай хандж хэлэхэд энэ болохоор 100% баталгаатай зүйл биш. Гэхдээ бидний хувьд бол яг маркет дээр болж болох үс хамгийн өндөр магадлал дээр үндэслээд энэ шинжилгээг дэвшүүлж байгаа гэдгийг бүгдээрээ ойлгоорой. Тэгэхээр энэ дээр эрсдлээ маш сайн бариад арилжаалах ёстой гэдгийг та бүхэн маань бас ойлгоорой. За би энийг яагаад хэлээд байна уу гэхээр миний одоо weekly forecast буюу 7 хоног болгоны шинжилгээ маань заримдаа 2-7 хоног, 3-7 хоног яг ингээд яг шинжилгээний дагуу хөдөлгөөн явдаг боловч заримдаа мэдээж хэрэг зах зээлийн байдлаас болоод явдаггүй үе байгаа. За ингэж явдаггүй үе дээр яг маш их өндөр алдаа. За явдаг үед ингээд баг зэрэг мөнгөөр ороод ингээд ашиг хийлээ гэж бодонгууд за энэ single trader чи алддаггүй юм байна гингүүтээ тэгж бодонгуудаа маш өндөр одоо мөнгөөр орчихдог тохиолдлууд байж магадгүй заяа. Надад яг гомдол ирээгүй ч гэсэн яг сигнал дагдаг. За эсвэл яг энэ трейдеруудыг дааж ярилцалдаг хүмүүсийн дунд тиймэрхүү тохиолдлууд их байдیں۔ Тийм учраас би та бүхэндээ ингээд дандаа сануулад байна гэсэн үг. Мөн дээрээс нь яг манай скуулийн хамт олон Alpha Traders Academy хамт олон маань болохоор яг сигнал шиг дагдаггүй. Тэр нь би бол маш их баяртай байгаа. За юм байна. Тэгэд ер нь бол миний ингээд яриад байгаагаа шалтгаан нь яг хүнээс сигнал авдаг биш те яг өөрийн гэсэн бодолтой, өөрийн гэсэн шийдвэр дээр одоо арилжаанд ордог тийм яг шинхэн арилжаачин нэг ч гэсэн те хүн болоосоо гэдэг үүднээс хэрхэн шинжилгээ хийх үү, хэрхэн одоо компромишн энтер хийх үү гэдгийг л мэдлэг болох байдлаар та бүгдээ харуулад байна гэсэн үг шүү. Үүнийг та бүхэн маань бас ойлгоорой. За ингээд алтан дээр бол ингээд харчлаа. Тэгвэл эх 7 хоногийн маань хөдөлгөөн яг нь эхний ээлжинд за энэ дээшээ буюу нэг 4200 гэдэг ханш руу би харчия. За сэл бол харахгүй байгаа. Хэдийгээр алт унаад ирсэн ч гэсэн миний хувьд бол байдлыг ажиглаж агаад үйлдэл. Одоо энэ алт өргөжлүүлээд унаад өмнө байсан энэ спортыг сэтгэлээ гэж бодоход би ямар нэгэн үйлдэл хийхгүй. За скуулийнхаа хамт олонд бол яг тухайн үед юм хэлэх байх. Яг эх 7 хоногт ингээл нэгтгэж юм уу доош ороод ирвэл би ямар нэгэн үйлдэл хийхгүй байж байгаад тухайн үеийн ханшийн хөдөлгөөнийг харж байгаа шийдвэр гаргана гэсэн үг. Яг одооний байгаа ханшийн хөдөлгөөнийг хараад миний гаргаж байгаа шийдвэр бол энэ байх нь. За ийм бэн залуусаа алт бол ийм ойлгомжтой байсан. Тэгээ дэлгэрэнгүй шинжилгээг тэ өнгөрсөн 7 хоногийн weekly forecast-аас бүгдээрээ үзээрэй. За тэгвэл биткойн дээр бас бүгдээрээ харъя. За биткойн дээр мөн адилхан дээшээ харж ирсэн боловч энэ дээр бас хөөрхөн унаад ороод ирсэн 4 цаг даун руу орсон байна. За тэгвэл 4 цаг ингээд даун тренд руу орсон бол үндсэн одоо хөдөлгөөн маань юу болж байгаа вэ гэхээр мөн адилхан daily time range хөдөлгөөнтэй. За өмнөх хүчтэй тэ resistance дээр нэг удаа хөдөлгөөн ирсэн. За тэгээд энэ дээр ямар нэгэн шийд байхгүй байна. Тэгэхээр бидний хувьд бол энэ дээр нэг амар одоо арилжаа хийх гээд байх шаардлага биткойн дээр баг байхгүй юм байна да. Яагаад гэвэл хэрвээ үргэлжлээд биткойн маань унана гэж үзэх юм бол энэ доошо буюу бүр ийшээ орж ирж байна. Энэ болохоор 61900 гэдэг ханш руу орж ирсний дараа биткойн дээр бид нар шорт орох боломжтой юм байна. Ер нь яагаад гэвэл яг шорт одоо confirmation интернет тэгж бүрдэж байна. Энд хэдийгээр 4 цаг даун иргсэн байсан ч гэсэн за энэ гэхдээ яг сайн зурвал даун иргэв шүү. Ингээд энийг сэлж чадаагүй шууд ингээд орж ирсэн юм шүү. За тэгвэл энэ дээр маш гоё юм гарч ирж болох юм байна залуусаа. За энэ 4 цагчийн өөрөө retracement хөдөлгөөн нь даун трендийн хөдөлгөөнтэй. За тэгээд энэ даун тренд чинь буцаад дээшээгээ ап буюу хөдөлгөөн өөрчлөгдөх юм бол чиглэл өөрчлөгдвөл бид нар үргэлжлүүлээд лонг орж болох нэ. Лонг орохдоо энэ оройноос ахаад нэг жоохон нэг амар сүртэй хэтрүүлмээргүй байна. За тэгэхээр ер нь анзаарах юм бол тренд эргэжиж. За тэгвэл яг одоогийн байдлаар энд үүссэн даун трендийн хөдөлгөөний 9 хаягийн дээр байна. Энийг дээшээ breakout хийвэл бид нар лонг орно гэх юм бол нэг амар ашигтай арилжаа болж чадахгүй байна. Тийм байгааз. Тийм болохоор энэ хөдөлгөөн маань ахиж доошоо нэг breakout хийж орж ирээд тэгээд дараа нь яг нь дээшээ trend change хийснийхэн дараа бид нар pullback-аас нь орвол зүгээр юм байна. Тэгвэл нэг иймэрхүү арилжаа pullback-аас орно гэвэл нэг иймэрхүү арилжаа байж болох юм. Тэрнээс биш яг нь одоо л яг гоё нэг ашигтай гоё арилжаа бол гарахгүй юм байна л да биткойн дээр. За иймэрхүү зүйлд төлөвлөж болж байна. За тэгээд хэрвээ энэ дэшээ сэтрээд ороод ирэх юм бол
Үнэхээр одоо яг бидний таац те 67231 гэдэг энэ ханш дээшээгээ breakout хийгээд сэтрээд ороод ирэх юм бол асуудалгүй 72000 руу бид нар long арилжаанд ороход болж байна. Тэгэхээр яг одооний биткойны энэ байгаа байдал маань жоохон хүлээцсэн байдал та тий харагдаж байна. Тэгэхээр яг short харах болон long гарах би төвшингүүдийг та хэдтэй хэлээд үгэй. Тэгэхээр short харах төвшин буюу daily дээр харахаар яг харахгүй энэ яроолол болчоод ингээд дээшээ за daily биш байна. Энэ яроол байна. За одоо бүгдээрээ яг үндсэн 9-ийн лов харчий. 9-ийн лов маань 62500 гэдэг ханш доошоо сэтэрч орж ирвэл бид нар биткойныг өргөжлүүлээд унахна гэж харж байна. За хэрвээ энэ 67297 гэдэг ханш дээшээ breakout хийгдээд ороод ирэх юм бол яг нь бид нар өргөжлүүлээд 72000 руу харж болж байна гэсэн үг. Тэрнээс биш яг биткойны үндсэн уналт бол дууссан гэж бүгдээр хэлж болохгүй. Яг weekly time frame дээр энэ хүчтэй даун трендийн засварын хөдөлгөөн буюу retracement-ийн хөдөлгөөн орж ирж байгаа учраас бид нар мэдээж хэрэг ингээд хүлээгээд байхгүйгээр арилжаанд орё гэвэл яг нь энэ хөдөлгөөн чинь breakout хийчих юм бол үргэлжлээд дараагийн зон руу яваад за эндээсээ унах уугүй юу гэдгийг шийднэ л гэсэн үг. Тийм учраас бидний хувьд бол яг day арилжаа хийж байгаа нэг амар swing trader-ууд нь ховор штэ тий. Day арилжаа хийж байгаа залуустаа би тэгээд зориулаад юу нь бол яриад байгаа. Тэгэхээр эх 7 хоногт ингэж л төлөвлөх юм байна да. Энэ хоёр зон амар чухал. Тэгээд эндээс хэрвээ trend change гэсэн нэг тийм нөхцөл гой бүрдэх юм бол орно. Тэрнээс биш яг одоо бол ямар нэгэн биткойн дээр оролт ихэд эрт байна гэсэн үг. За ийм байна залуусаа тэгээд алтаа бүгдээрээ ярьцсан. Тэгээд биткойноо ярьчлаа. Эх 7 хоногт угаасаа маш гоё тий 7 хоног болно гэдэгт итгэлтэй байна. Тэгээд арилжаа сонирхогч сонирхож эхэлж байгаа болон арилжаачин бүх залуустаа эх 7 хоногийнхын арилжаанд амжилт хүсье. Түр баяртай залуусаа.